өдрийн тэгэхээр өнөөдөр цагаат нөхцөлийн тухай ярих болно. Тэгэхээр ирээдүйн нааны нөхцөл энийг болохоор ирээдүйд хийх юмны талаар ихтэй хэрэглэн жишээ гэх юм бол эднээ тийм. Дараагийн одоо цаг дээр нэг юм хийж байгаа зүйлийн талаар ярих хэрэглэн жишээ томлож байна, босож байна. цагийн хэрэг ихнийх нь болохоор ийм хөтлөөр тэгээд өг гэн зэвэ гэж юм шиг. Тэгээд дараагийн нь болохоор дэж яма тэгээд өг зэ гэж юм шиг маа. Дараагийн нь хаалтай доо өмөлтлөө энэ болохоор өг гэдэг нь үүрэгтэй учраас бүтэн үйл хийх байгаа. Яг үнэтэй гэж байгаа. За одоо энэ гурван үгийг цагаат нөхцөл саний үзнэс